Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ ураатай төлөө шүү. За мөн Innovation компани дэмжиж ажиллаж байна. Студид инх бат Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өдрийн мэнд. Өдрийн Цэнгэлээ. За Tom Cruise гэдэг нэртэй бүр маш том одын талаар ярих гэж байна. Холливуудын жүжигчид өөрсдөө ч гэсэн хэлдэг. Ер нь маш том оддын нэг Холливуудд байгаа. Өөрсдөө ч гэсэн Том Крузтэй уулзахаа ер нь бол их гоё аз завшаан гэж бас харддаг юм байлээ. Ер нь залуу одууд шүү дээ тийм ээ. За хөгшөө одууд бол Томор гэдэг л гэдэг байна. Саяных бол нарган байлаа. За энэ хүн маань 1962 онд Нью-Йорк хотод нэгэн цахилгааны инженер болон багш хоёрын гэр бүлд хоёр дахь хүүхэд нь болж мэндэлсэн юм байна. За тэр хоёр хүүхэдтэй дөрөвдүгээр Томас Круз Мапатир гэдэг нэр хайрлсан юм байна. За тэгэхээр дөрөвдүгээр гэдэг нь ямар учиртай гэхээр дээшээ дөрвөн үеийн Томас гэдэг нэртэй байсан баг. Америк чинь ингээд өгдөг шүү дээ тийм. Томас байжгаад Томас Junior, 3-р Томас, 4-р Томас гэдэг доошоо явдаг байхгүй. Энэ бас их сонир боломжтой. За тэдний гэр бүл нь бараг л үгээгүй ядуу айл байсан гэнэ. Гэхдээ их шүтлэгтэй айл байж. За бурхнаа шүтэл тэгээ өдрийн нэг хоол арай гэж болгодог ийм айл байсан юм байна. За аав нь харин их муу хүн байсан. Хүүхдүүдэд байнга зодож загнадаг. Том дараа нь дурсахдаа миний аав хулчгаар арчаагүй амтан байсан гэж дурссан. Хүүхдүүдэд байнга зодож дээрлэх нь нэг л буруу зүйл хийх юм бол суран бүсний амт амснаа л гэсэн үг. Тэгэд бас их балиар нь нэг хэсэг зодохгүй ингээд яахчгүй айгуу тийм дотн юм шиг байжгаад тэгж байгаа л гинт зодод эхэлдэг. Аав минь одоо л зодохоо болох нь уу гэл нэг бодно шүү дээ тий. Одоо ингээ гайг болчих байгаа юм билүүгээд тэгэхэд одоо ерөөсөө ингээ дахиад зодчихдаг. Тэгэд аавтай ер нь ерөөсөө итгэдэггүй ийм гэж үссэн юм байна. Одоо ийм хүнтэй яаж дотно байх вэ тий. Энэ хол хөндий өсч л тий. За аав нь гэр бүлээ тэжих гэж ер нь янз бүрийн ажил хийдэг байсан юм байна. Тэгээ ийш тийш их нүүдэг гинэ. Америк нэгдсэн улс Канадаар их нүүдэг. За их ядуу учир Том бүр ингээ тийм ядуу байхаасаа залхаад 8 настайгаас ажил хийж эхэлсэн гэж байна. 8 настай хүүхдэд одоо хийх ажил байдаг юм бах та. Бэлгүй байх уу. Энд чинь нэг хаус сотхнууд шүү дээ. Тэр дунд ч зөндөө ажил байгаа шүү дээ. Зүлэг тэгшлэн. Сонин тараана. За навч цэвэрлэн. За бас ийм посткарт, ил загтал бас зардаг байсан юм байна. За жил болгоно нүүдэг гинэ. За тийм учраас Том сургуулаа байнга сольдог байж. 14 жилд 15 сургууль сольсон. Энэ бол баг дэлхийн рекорд ч гэж мэдээ шүү. Бүр нэг сургуультай нэг жилч болоогүй энэ төр явуулсан юм тий. Тий. За ингээд нэг удаа аав нь армийн зөвлөхөөр ажиллахаар Канадын Оттавад энэ гэр бүл хэсэг амьдарсан юм байна. Тэнд байхдаа Том харин драмын урлаг гэгчтэй агуудаа танилцж байгаа. 4-5 дугаар ангийн сурагч байхдаа хэд хэдэн тоглолтод оролцож үзсэн. За ингээд бүр хэсэг найзуудтайгаа нийлээд жүжигийн клубтай болж чадсан гэнэ. Тэгээд энэ клубийнхны тоглолтыг харсан нэг багш нь Томыг жүжигийн хөдөлгөөн сайн за мөн сайн сэтгэж тоглож байна гэж магтсан гэдэг. Харин дараа нь буюу түүнийг 6 настай байхад нь ээж нь аваасан салаад 2 хүүхдээ аваад Америк нэгдсэн улс нүүдэг. Хоёрын авд нүлтэйгээд хоёрын өөр авч явсан байна. За тэр Америк явсан 2 хүүхдийн нэг нь манай Том Круз байна. За Америкт очиод харин одоо л нэг амар тайван амьдарч эхэлсэн гэж энэ 3. За хой таван ингээд удахгүй ингээд өөр хүнтэй гэр бүл болоод тэгээ хой таван харин сайн хүн болж таарад за ээжийг нь болон одоо өөрийг нь ингээд хүүхдүүдийн ингээд яг аав хүний ясаар хайрлж яг л нэг гэр бүл алан дураал дулаавар амьсгалтай болж байгаа. За харин төрсэн аавын хувьд тэрээр хор тавдартай болоод за түүнтэйгээ тэмцэж байгаад 1984 онд нас барсан байдаг юм байна. За Том Америкт нүүж ирээд Ohio мужид амьдарч ирсэн. Тэгээ тэндээ нэг сүмийн тэтгэлгээр суралцдаг байсан юм байна л та. Тэгээ тэтгэлгээр сурж байгаа юм чинь шашны цугларалт нэг мөргөлд очих хэвээр. Тэгсэн чинь нөгөө мөргөл нь өөртөө учиргүй таалагдчих эхэлсэн гэнэ. Тэгсэн чинь Том за ерөөсө санваартан болоё гэж шийдсэн баг. Тэг бүр жил гаруй лам болох гээд бүр ингээд хичээж эхэлсэн гэнэ. Сургалт мургалтанд суугаад янз бүр болоод. Тэгсэн чинь нэг өдөр цугларалт дээр арх уужгаад баригдаад тэгээд сүмээс хөөгдсөн гэнэ. Тэгээ бас дээрээс нь сонирхол нь буурсан юм шиг байна. Нэг мэдсэн чинь юу лам болох вэ? Яг өөдрөтэй ажил байна. Дээрээс найз нөхдөж болж чадахгүй, найз нөхдөж байхгүйгээд ер нь болигээд шийдсэн л байсан юм шиг байна.
За энэ лам болсноос ер нь жүжигчин болвол илүү гоё сонирхолтой байсан шүү дээ гэж бодсон. Тэгээд тэр сүмд байсан хүмүүс нь бас Томын тэр нэг маш их эрч хүчтэй ээж тийш өрөмний хүч ингээ гүгээд байгаас нь бас айгаад идэх гэсэн. Ийм хүн одоо яаж ч санвартан болох юм гэж. За ингээд болчоод ахлах сургуульд байхдаа Америк хөл бөмбөг тоглолдог. Тэрүүгээр овоо амжилт гаргах нь гэд байжсэн чинь тоглолтын өмнө бас шар эргууж жагаад баригдаад тэгээд бас багасаа өгдөж байгаа. За Том Круз гэж энэ хүн нэг газар удаан тогтно гэж байхгүй. Залуу байхдаа нэг ажилд ороод өөрөө гарчдаг. Эсвэл янз бүрийн байдлаар ингээ халагдаад ингээ байнга ажил сэлгэж явдаг юм байж. Ийм хүн байж. Тэгээд харахгүй юм да. Тэгэж их сургууль солиод тийм тогтворгүй амьдрал үзсэн юм чи одоо хаана тогтож сурах вэ те. Тэр нь бүр ингээ дадал болцсон байгаас тэ. Тийм байна. Тийм учраас ч юм уу ингээ юмнаас их хурдан ууддаг гинэ. Нэг газар удаан тогтож ерөөсө чаддаггүй гинэ. Тийм стасан. Гэхдээ тэр нүүх болгондоо шин юм сурдаг байсан гинэ. Өөр газруудад очиод тэдний нэг тэнд байгаа акцентуудыг сураал, аялгуудыг сураал тий. Тэгээд тентгийн хүмүүсийн аж байдлыг бас сурч мурдаг ингээд. Ер нь бол суусан газараас шороо хатгадаг юм да залуу байж тий. За ингээд 18 наснд ахлах сургуулаа төгсөөд за би ингээд эрх чөлөөтэй боллоо гэж бодсон баг. За хичнээн ингээд хөдөлгөөнтэй ч гэсэн ээж, хойд аав хоёр нь ингээд байрна штэ. Жохоо хүүхд 10 жилийн хүүхд юм ч тий. Тэнгүүт одоо эрх чөлөөтэй одоо би хүснэ хийж болно гэж бодсон. Ингээд аав ээжийнхээ зөвшөөрлийг аваад жүжигчин болохоор Нью-Йорк хотод нүүж ирж байгаа. Эндээ бас шууд амжилтанд хүрчээгүй. Ер нь Нью-Йоркт амжилтанд хүрээгүй. Амьдрах гэж янз бүрийн ажил хийдэг, зөөгч хийдэг. Тэгээ бүх шалгаруултанд очиод ер нь бүтэлтэй юм болоогүй юм байна. Тэнгүүт нөгөө нүүх дуртай хүн чи яах вэ? Дахиад буурсэлгээд Лос Анжелес руу нүүж байгаа. Тэндээ очиод ТV шоуны ер нь од болоо. Тэнд азаа үзье гэдэг ийм зорилготойгоор авах очиж байгаа. Тэгсэн чинь очиод байж хатал аз таарад CAA гэдэг нэг агентлаг юм шиг байна. Студич байж магадгүй. Энэ газартаа гэрээ хийж хатаад шууд киноны дүр авцсан. Царайлаг л байна л да. Царайлаг харин тэ. Тэгээд бүр овоо амжилттай шүү. За дараагийн дөрүүд нь ч гэсэн ар араасаа олдож эхэлсэн. Бүр өргөдөж хүртэл кино тоглосон гэж. За энэний дараах нь бүр домогт Фрэнсис Форд Копполатай хүртэл хамтарч ажиллаж үзсэн баг. За ер нь ингээд түүний нэр хүн баг багаар өсөөл байгаа. Хүн болгон Том Круз гэдэг юм царайлаг намхан залуу. За намхан. Ер нь 170 мал байгаа штэ бараг. Тий. Яг тугаа тэр үе жүжигчдийнхээ дунд л намхан л та. Тэрнээс ч гажгүй шүү тий. Тэгчтэй. Ингээд ер нь амжилттай болоод алтар нэрэн түүгээд ер нь л од болоод байгаа. Бүр дуучин шээртэй хүртэл үргэж байгаа штэ. Тийм үү? Тий. Ясас. Тийм үү? За 1985 онд нэрт найруулагч Ridley Scott-ийн найруулсан Legend гэдэг кино тоглосноор түүнийг жинхэнэ од болсон гэж үздэг. Ер нь энэ киног үзэгчид төдийлөн мэдэхгүй байна. Хэдэн онд гэсэн бэ? 85 онд. Бүр дээр энэ кино. Би ч энэ киног сайн мэдэхгүй юм байна. За энэ кинон харин одоо маш олон шагналд нэр дэвшээд за түүнийгээ дагаад Томми нэр хүнд ч гэсэн өссөн баг. Ер нь Америкта нэлээд бүр од болцсон ийм үе байгаа. Энэ нэр хүнд нь дараагийн төсөлтөнд ч гэсэн улан нэмэгдэж байгаа. За иймээс ч түүнийг Top Gun гэдэг нэртэй маш мундаг кинонд тоглооч гэдэг урилга ирдэг. Тэгсэн чи Том Круз би нисгэгчтэй кинонд тоглохгүй гэд татгалцчих гэнэ л дээ. Тэгсэн чи продюсерууд болохоор яг манай хүнийг нөгөө дүрдээ харчаад байдаг. Чи энэ бүр яг тохирох гэдэг нь яах вэ? Яаж авчрах вэ? Тэгэд продюсерууд нэг аргас хэлсэн баг. Томыг ингээд бэлтгэлд жүжигийн бэлтгэл ирж үзнэ үү гэд өрөөд тэнгуүтэй юм нис хүчний ингээд талбай дээр аваад ирдэг байхгүй. Тэнгуүтэй чи нисч үзэх үү гэд нөгөөдг нь яг өрөмлөөх тэмчин за тэгээл гисэн юм шүү. Ингээд жинхэнэ байлдааны тэрэлд донгоцсон суулгаад тэгэд нисгэгчтэй хэлж байгаа. Бүх хүчээрээ үзүүлээд үг гэд. Тэгсэн чи ястаа нөгөөдг нь алж өгсөн гэнэ. Агаар дээр эргэлдээд бүр ингээд яа дэшээ доошоо бүр огцсон дэшээ доошоо болоод байлдааны онгоцнууд үзүүлбэр үзүүлдэг штэ. Тэр болгоныг бүгдийг хийжтэй бүр хүнд хэцүү бүгдийг л үзүүлсэн гэнэ. Онгоцноос бууж ирээл Том Круз ямар гайхамшигтай юм бэ? Би сая амьдралынхаа хамгийн сайхан зүйлийг хийж үзлээ. Би энэ кинонд тоглоно гэж хэлсэн баг. Яа, үнэхээр яг сонирхолтой байдлаар нь татчих чадсан биз дээ. Тийм баг. Энэ киноноос татгалцсан бол бас харамсалтай яа, тий. Тийм шүү дээ. Top Gun чинь мундаг кино аахгүй. Тэг яг энэ киноны дараа яг боддоор нөгөө нэг тийм сургалт даваад одоо яг тийм бас онгоц удирдах тийм эрхтэй гэдсэн. Тэгвэл яг үнэхээр сонирхолтой байсан болохоор тэгсэн байна тий. Энэ кинонда бэлдээд
онгоц жолоод сурдаг байхгүй. Тэгээ бүр энэний дараа тэр Тийм. Албан ёсны бүр жолоочийн өмнөлттэй болчих. гоё. За эндээс л бүх зүйл гисэн гинэ. Бид ер нь түүнийг хэрхэн орлон тоглох авахгүйгээр аюултай үзүүлбэрээ өөрөө үзүүлдэг нь мэднэ. Энэгээр бол томуу болсон. За тэгвэл тэр дадлал нь энэ киноноос ихтэй гэж байна. Юмнаас их амархан ууддаг. За байнга шинийг ирэлхийлж байдаг энэ зан чанар нь энэ үйл явдалтай давхцаад нийлээд за тэрээр ирээдүйд утгагүй гайхамшиг бүтээдэг. За Том бол онгоц сайн жолооддог, мотоциклоор сайн давхдаг. Ер нь бүх тээврээ хэрэгслэж жолоодож чаддгаар мэднэ. Тэгвэл Top Gun гэдэг энэ киноноос өмнө Том мотоциклын сууж үзээгүй байж. За энэ кинон дээр л анх удаа сууж үзсэн гинэ. За ингээд бүр мэрэгжлийн унж сурсан байгаа кинонд зориулаад. Нэг том зөксөл дээр өдөр болгон бэлтгэл хийдэг байсан гэнэ. За хэдэн ч удаа анхалцсан юм мэдгүй. Гэтэ ямар ч гэсэн бүр мэрэгжлийн ийм одоо мотоциклчин болж хувирч байгаа. За мөн дээрэс нь энэ тэрэлт донгоц бас жолоод сурч байгаа. За тэрэлт донгоцноос ер нь бол жинхэнэ адреналин ялгараад түүнийг мэдрээд бүр үнэхээр сайхан санагдсан болов гэж бодож байна. За киноны бэлтгэлтэр нэг хөгжилтэй зүйл, ер нь хөгжилтэй зүйлс болж байгаа. Нэгийг дуртахад яг нэг мэрэгжлийн хэсэгчтэй ингээд явж исэн чинь Том ингээд гинт бүүлчихсэн гэнэ. Тэгээд нэг уутаа аваад яг бүүлчих гэсэн чинь нөгөө жолооч нь харчихгүй юу. Тэнгүүд яг бүүлчих гэсэн чинь дээшээ огцсон ингээд хөөрөөд. Тэгж гар нь ингээд доошоо болчт юм байгаас ууттайгаа. Дээшээ ингээд өргөж чадахгүй. Нөгөөд нэг уутаа олж онж бүүлчих гэж бөө юм болчихсон. Тэгээд бууж ирчихэд чи ч одоо яг яваа намаа ингээд гаргаж байгааг хараагүй юм уу гэж харчаал тэгж байгаа шүү дээ. За Top Gun гэдэг энэ кино Том Крузийн анхны блокбастер буюу маш их орлого болсон юм кино болж байгаа. 15 сая доллараар бүтээд 375 сая долларын орлого олдог. За мөн нисгэгч болох хүсэлтэй залуус маш их болоод за нисгэгчийн сургалтанд суух хүмүүсийн тоо 500% өссөн гэдэг киноны дараа 5 дахин өссөн байна. За энэ амжилтынхаа дараа Том Круз Мими Рожерс гэдэг бүсгүйтэй гэр бүл болдог. Энэ жүжигчийн эмэгтэй түүнийг анх удаага Scientology гэдэг нэртэй тийм шашин ч юм уу нэг зүйл рүү уруу татсан баг. Их дургүй хэлж байна тийм. Нэг тийм нийгэмлэг ч юм уу те нэг сонин газар. Тийм ээ. Бүр хитрхи одоо баг мөөний шашин шиг юу ч юм. Би бүр яг мөн гэж бичсэн байсан ш зохиол дээр. За анх энэ одоо шашин ч юм уу нэг урсгалыг Ron Hubbard гэдэг нэртэй хүн санаачлаад ер нь pseudoscience буюу одоо хуурамч шинжлэх ухаан гэх юм уу. Энийний зарим ойлголтуудыг за мөн дээрээс нь дахин төрөх юм уу харь гарийнхантай уулздаг ч юм уу те иймэрхүү нэг урсгал юунуудыг оруулж өгöd элементүүдийг оруулж өгöd энэ нэг сони имийг нэг тийм нууц маф ч юм уу те сони юм болж байгаа. Тэд чинь шашин гэдэг хамаа сүм өмтэй. Тэгээд юу номлол энэ төр зааж номлолт гэдэг тийм сонин газар. Энэ нь ярих юм бол маш урт юм болох юм нэг. Тэгэхээр энэгээр дараа нэг дугаар хий гэж бодоод байгаа. Тэгээ тийм болохоор энийг ингээд тайлт дуртаад. Гэтэ яг доор гарна л да мэдээж. Томтой холбоотойгоор. За ингээд одоо манай энэ мөний шашинд Том Круз энэ байгууллагын хамгийн том төлөөлөгчтэй нэг нь болж байгаа. Энэ байгууллага нь түүнийг шинжлэх ухаанд дурлуулж нэг юу давуу тал байгаа шүү. Томыг энэ байгууллага шинжлэх ухаанд орлуулсан. За мөн дислексия буюу унсах чадваргүй байх эмгэгийг эмчилж өгсөн гэж өөрөө хэлж. Уншиж чадахгүй. Тийм. Уншиж чадахгүй байх эмгэгтэй гэсэн. Ингээд араас нь мараас нь уншдаг уу? Үгүй дислексия зүгээр л уншиж чадахгүй. Үгүй тийм үү? Тийм. Би дислексийг болохоор ингэж ойлгоодсон байхгүй одоо 98 гэдэг тоог 80 центр гэдээ эргүүлээд уншаад байдаг эмгэг гэж үзгүй. За ер нь бол унших эмгэг л байхгүй. Ямар хэцүү юм те яаж текстээ зээчлээ. Харин тийм. За тэгээд энд анх одоо хэлсэж орж явахдаа байгууллагынхаа тухай нууцуудыг мэдээд гинт их айсан гинэ. Тэгэд ер нь хэсэг зайгаа бариад манай хүнчнүүд католик сүмд яваадсан шүү дээ. Тэгээд хэсэг зайгаа бариад католик руугаа эргээд жоохон ингэж хандсан юм шиг байна. Гэтэ бас сонирхолтой татагтаад исэн юм уу. Тэгээд буцаад энэ лугаа эргээд орцсон юм л дээ. За энэ шашиндаа бас олон хүнийг уруу татгаж оруулах гэж үзсэн гинэ. Тэдний дунд найз Дэвид Бекхэм, эхнэр Виктория Бекхэм. За мөн Уилл Смит түүний эхнэр. Тэгээд мөн домогт Стивен Спилбергийг уруу татгаж оролцсон байна. За Томас энэ талаар сэтгүүлч дандаа асуудаг. Энэ яг ямар учиртай байгуулга юм? Та энд яг ямар үүрэгтэй юу хийдэг юм? Ер нь бол илүү дэлгэрэнгүй хариулдаг байсан юм байна. Энэ байгууллага намайг ингэж эмчилсэн, иймэрхүү юмнууд номлодог их хэрэгтэй гэд. Харин сүүлдээ
За надаас ийм асуулт асуухгүй шүү гэд хоригддаг байсан юм бэл. Сэтгүүлчдэд. За 1988 он их сониржил Том хэвд амжилттай ч мөн уналттай ч жил болж байгаа. Коктейл гэдэг кино тоглолцсон чинь үгийн муугаар хэлүүлсэн. Бүх цаг үеийн хамгийн муу жүжигчин гэж цоллуулсан байна. Энэ хүнийг яах гэж кинонд тоглуулад байгаа юм бэ гэдэг. Тэгээд Razzie Award, Golden Raspberry гэдэг аварт өгдөг байхгүй. Хамгийн муу кино, хамгийн муу бүхэл болгон чанал өгдөг. Тэгээд тэрэнд нэр дэвшиж чадсан байна. Гэсэн чинь энэ жилд нь Rain Man гэдэг кино гардаг. Домогт Dustin Hoffman-тай домогт домоглагч. Dustin Hoffman-тай тоглолдог байхгүй. Энэ кино маш амжилттай болоод 4 ч Оскар хүртэж чадсан байна. Одоо хэр нөгөө шүмжлээд байсан хүмүүс чинь Томын тоглолтыг шагшин магтаж маш мундаг байна гэж мундаг жүжигчин байна гэж магтаж хэлж байгаа. Зарим жүжигчин бүр Том Крузийн тоглосон хамгийн мундаг кино энэ байлаа гэж магтаж ирсэн байна. Ямар сайн юм бэ? Ингэж бүр нэг хүн хоёр туйл руу яваад идэг. Тийм бооз. Тийм. Хоёр туйл гэснээс өөр нэг кинон дээр бас хоёр туйл гэж шүмжлүүлдэг. Стивен Спилбергийн War of the Worlds гэх кино байдаг байхгүй. Тэрэн дээр энэ хүн чинь хоёр туйлтай ийм жүжиглэлт харуулад байна гэдэг. Дэлхийд дээр маш хүнд юм нөхцөл байдал үүсээд тах чинь ингэж жүжиглэлээ. Тэгснээр дараа нь яг тэр нөхцөл байдалтай тохируулж жүжиглэлээ гэдэг. Бас ингэж хэлээд идэг. За Rain Man дээр хэдийн мундаг жүжигсэн ч гэсэн энэ дүрээрээ нэр дэвшиж чадаагүй л дээ Оскарт. Гэхдээ дараа жил нь анх удаа Оскарт нэр дэвшиж чаддаг. Born of the 4th of July буюу 7 сарын 4-нд төрсөн гэдэг нэртэй энэ кинонд Вьетнамын дайнд оролцож авсан, за дайнаас ирээд сайн өвчнөр шаналж байсан Ron Kovic гэдэг бодит хүний дүрийг бүтээдэг. Энэ дүрээрээ Оскарт нэр дэвшснээс гадна алтан бөмбөрцөг, за мөн өөр олон шагналыг хүртэж чаддаг. За мөн энэ жилдээ хүмүүс сэтгүүлээс тодорхойлдог хамгийн дур булаам эрэгтэйгээр Том Круз тодорч байгаа. За ивент итгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрээ Түлээ шүү манд дэмжиж ажиллаж байна. За Түлээ шүү Улаанбаатар хотод 22 салбартай үйл ажиллагаа явуулдаг. За одоо Дархан хотын үзэг сонсогчдод манай харлаанд болоорой. Дархан Түлээ шүүгийн 23 дахь одоо ингээд Улаанбаатарын 22 дахь нэлээд 23 дахь салбараа Дархан Түлээ шүү нээж байна. Тэгэхээр 25 оны 12 сарын 8-нд хамгийн эрүүл дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээ өдөр бүр шинээр үйлдвэрлэн дарханчууд та бүхэндээ хүргэхээр боллоо. Тэгээ нээлттэй урамшуул гэд мэдээж гоё юм байгаа. 25 оны 12 сарын 8-наас 25 оны 12 сарын 14 болтолын 6 хоногийн хугацаанд та 60,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийх юм бол одоо эхний 50-д багтаж чадах юм бол дээрээс нь та 100,000 төгрөгийн гүйлгээ хийсэн бас эхний 50 үйлчлүүлэгчид багтаж чадах юм бол өдөр бүр тансаг амт гэсэн одоо юм бэлгийн эзэн болох нэ. За дээрэс нь одоо нөгөө DJ live performance гэдэг айн шинэхэн бэкери, амтад кофе, хөгжмийн хэмнэл бүгдийг одоо хослуулаад төгс мэдрэмжийг та тэндээс авах боломжтой байна. За тэр салбар маань ажиллах цагийн хуваар бол 8-аас 21 цаг 30 минут хүртэл ажиллана. За тэгээ Дархан хот GN Business Center-ийн одоо центрт үйл ажиллагаа явуулж байгаа. Яг нөгөө Дархан олон улсын худалдааны төвийн яг хойдолтой гэсэн үг шүү манайхаа. За тэгээ та бүхэн маань Түлээ шүүгээрээ ороод дээд зэрэглэлийн тансаг хамт шинэ орчин, шинэ мэдрэмжийг хамтдаа одоо ингээд мэдэрцгээх бүрэн боломжтой болж байна. Тэгээ Дархан салбар нэгдэж байгаа гоё. Дарханд ч юу байхгүй юм байна. Нэх гоё бүл идмээр санагдсан чи бэжсэн шүү дээ. Бүх юм бэж идэм байлээ. Тэгээ одоо бүр дээрээс нь Түлээж үгтэй боллоо. Тэгээд нөгөө нэг Strawberry Queen гээд манай нөгөө Түлээж үгээс гаргаж байгаа ийм сүүн кремтэй ийм 3 загварын айгүй хөөрхөн тортнууд гарч байгаа. Дархныхан маань бас баярын өдрүүдийнхаа ширээг энэ гоё сүүн кремтэй бялуугаар чимэх бүрэн боломжтой болж байна. За тэгээд дархны салбарт ч худалдаалагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 75 75 50 10 за эсвэл TLJ-ийн маань вебсайт Түлээж шүү Mongolia Facebook-ээс нь авч болно шүү. Баярлалаа. За баярлалаа. За Том Крузийн нэр хүнд болгон эрх мэдэл улам л нэмэгдэж байгаа. Энэ хүч чадал нэмэгдэж байгаа гэсэн. 1990 онд Days of Thunder гэдэг нэртэй киног санаачлаад за арайч продюсераар нь ажиллаагүй. Ингээд өөрөө хийдэг. За ингээд энэ кинон дээр хамтран тоглогч өөрөө сонгосон гинэ. Нэг энэ бас романс гардаг байхгүй. Тэр эмэгтэйг өөрөө сонгож байгаа. Энэ кинонд тэрээр залуу жүжигчин Никол Кидмэнийг яг тийж хэлж байна. найруулагчтай санал болгодог. Яа, тэгээд л ерөөс энэ өөр зорилготой байсан. За Николтой нэг ч удаа уулзч үзээгүй. Харин нэг киноноос олж харсан гинэ. Ер нь бол хараад дурлцсан л болов гэж одоо бол харагдаж байгаа. За тэгээд энэ хүүхний тоглоулмаар байна гэсэн.
За энэ киноны санааг үст Том ер нь өөрөө олсон юм бэл. Энэ найруулагчтай болоо спортын машины талаар ярилцж байгаад ерөөс ийм кино хийвэл яасан юм бэ гэхэд тэгэд өөрөө бас анх удаага зохиол дээр оролцож үзэж байгаа. За мөн анх удаа жолоочийн дүр бүтээгээд ингээд баг бүх тээврийн хэрэгслийг жолоотоод ингээд кинонд тоглоод үзчихэж байгаа. Харин онгоц мотоциклаас ялгаатай нь манай хүн хар багасаа л машины уралдаанд их дуртай байсан юм. Зурагтаар ер нь машины уралдаанд л үзэж сууж байдаг байсан. Ийм хөвгт ингэнэ. Тиймээс энэ киноны хувьд өөрт нэг тааламжтай байсан баг. За ингээд манай хүн чинь бүр өөрөө жинхэнэ уралдаанд орж үзсэн ийм мундаг жолооч байхгүй. За анхны уралдааныхаа талаар ингэж хэлдэг. Би ер нь ингээл үхэх юм бэ гэж боддог байсан. Бодсон гэнэ. Гэхдээ тэр уралдааны эхлээсээ гэж би бүр одоо байж сууж яддаг байсан. Үнэхээр гоё байсан гэж дурстай юм билээ. Үнэхээр л ер нь бол адреналин түүний амьдралын нэг салшгүй чухал хэсэг нь бололтой. Хэсэг нь юм шиг тий. Гэхдээ энэ кинон дээр бол манай орлон тоглогч авч байгаа. Түүний уралдаж байгаа ихэнх хэсэг нь наскарын жинхэнэ мэрэгжлийн уралдаанч хийж гүйцэтгэсэн юм байна. Тэгсэн чинь өөрөө хийх гэж оролцсон юм бэл. Тэр хэлэх үгээ ингээд цонхон дээр наацсан гинэ дотор талаас нь. Тэгсэн чинь нөгөө үгээ харж байгаад ч юм уу жижиг ослоо гаргаад тэгээд ер нь за болиё гэд болсон юм шиг л. За тэгээд бас дээрээс нь гэрээний асуудал байсан. Одыг гимтээж алж болохгүй. Тэгээд нөгөө кино групп чи өөрөө хохирол амсгаад байгаа учраас болгоомжлох эрхтэй шүү дээ тий. Нөгөө нөхөн төлбөр энэ. Тэгээд яг дараа нь бол Том Круз чинь гэрээн дээр тусгаад би өөрөө заавал хийнэ гэдэг юм оролдож өгдөг болсон баг л та. За энэ кино нь олон хүмүүсээс хит хэтрүүлэгтэй бодит байдлаас хол зүрсэн гэж шүүмжлүүлж байсан бол харин алдарт найруулагч Квентин Тарантино та нар юу яриад байгаа. Энийг чинь ингэж л гоё хэтрүүлж хийн штэ. Тэгээд үзэхэд хөвгчлөлтэй байна гэж та хэлсэн байна. За Квентин ч өөрөө юу шүү дээ. Хэтрүүлэгтэй хүн шүү дээ тий. За нөгөө нэг Никол Кидманийг авчирч тоглоосон хэрэг гарсан. За зураг авалтын үеэр залуус бие биедээ татагтаад болцож эхлээд за тэгээд тэр жилдээ хормоо хийсэн баг. Тэдний гэрлэлт Холливуудд байтугай дэлхийд даяар их шууган тарьсан. Бид ч гэсэн ер нь Никол Кидман, Том Круз ихнэр нөхөргээл ярьдаг байсан тийм ээ. Үнэхээр гоё хасууд гэдэг. Никол Томд үнэхээр хайртай байсан юм бэл. Бүр өөрийн амьдралын төлөвлөгөөгөө ч умартаад хурдхан шиг л хүүхэд гаргаад Томтой аз жаргалтай сайхан амьдрахын төгс болсон гэж. Тэд дараа жил нь жирэмсэн болж чадсан. За харин харамсалтайгаар тэр хүүхдээ алдсан юм билээ л дээ. Гэхдээ тэд бууж өгөөгүй. Ер нь хүүхэдтэй болоод гэр бүлтэй бол өндөр өтгөн баймаар л байсан юм шиг байна. 1992 онд Isabel Jane гэдэг өхнөө өргөж авдаг. Энэ дараа бас нэг хүүг өргөж авдаг. Ингээд нийлээд хоёр хүүхдээ эцэг болсон юм бэл. Энэ жилдээ хосууд маань дахин нэг удаа хамтраад Far Away гэдэг кинонд тоглолдог. За бид нэр энэ кино маш сайн мэддэг. Монгол телевизээр ихтний ч удаа гардаг л та тийм. Нэг газрын төлөө уралдаал тавхилтаад идэх кино шүү дээ тийм. За ингээд жилээс жилд хосын нэр хүнд улам өссөөр байгаа. Ер нь бол Томын нэр хүнд илүү өссөн гэж Никол ярьдаг юм байл л тийм. Би ер нь Том Крузийн хажууд түүнийг дэмжих гэж л байдаг юм шиг өөрт нь санагддаг байсан. Тэгээ тэрэнд маань ч надад ингээд тааламжтай байдаг гэсэн гэж ярьдаг юм бэл. За Том Круз одоо ер нь байнга амжилттай ажиллаж байгаа одоо. Тоглосон кино болгоно маш их ашиг болж байгаа. Манай хүн ч гэсэн жүжигчний хуваар болон продюсерийн хуваар улам өсч одоо сайжирч байгаа. Тэгсэн чинь нөгөө талд нь Brad Pitt гэдэг нэг сайхан залуу бас яг зэрэгцээд яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг өдөр Холливуудад маш том бэлэг задардаг байхгүй. Том Круз, Brad Pitt хоёр хамтарч кино тоглосон гэнэ. Аюулаа. Вампиртай кино чинь Vampire тийш дээ. Юун дээр хоёлаа Brad Pitt дээр ч ярьж исэн юм байна. Тийм, Brad Pitt дээр ярьжсэн. Киноныхаа нэрийг мартчихлаа. Vampire Diaries биш үү? Тийм, Vampire гэдэг үг нь лавар. Interview with the Vampire. За нөгөө хоёр царайлаг залууч нэг кино тоглолцсон. За дээрээс нь ядж яхад нөгөө вампирийн нүур бодолт хийгээд тэгээ бүр юм зэвүүн итгэж царайтай болоод тэгээд ер нь охтууд бол их дуртай байсан юм шиг. Тийм ээ. Ер нь л охтууд вампирт их дуртай юм шиг. Тийм. Эсвэл яалаа югарлаа. За Том Крузийн хувьд энэ киноны зураг авалт хэцүү байсан гинэ. Зураг авалт эхлэхээс өмнө 30 минутын турш ингээд доошоо хараад зүгддэг. Толгор руугаа цусаа юулээд тэгжиж нэг судцаа ингээд томруулдаг юм байна л да. Бүр энэ нүгээр ярцаалах гэж. Тийм. Тэгсэн чинь асуудал гараад мэдээж энэ эрүүл мэндэд явж л олиг байх гэж тийм.
Тэгвэл судас нь ингээд орхоно ингээд жижигэрчтэй ингээд. Нарийсаа дуу. Тий, нөгөө нэг үйлэгцэн цус чинь доошоо буцаад ингээд зүгээр болчихно. Тий. Тэгэд яг хуу зураг авалт байнга ингээд доош хараад байгаа талтай биш. Тэнгүүт нь за нүүр будалт хийгээд. Тэгмэрсэн тийм. Нүүр будалт нь 3 цаг гар үргэлжилдэг. Өдөр болгон 3 цагийн нүүр будалт нь суудаг. За бас нэг асуудал нь Том Крузийн өндөр байж метр талтай байсан. Хажуудлынхаа вампирууд айгүй өндөр. Тэрэн дээр яах вэ гэд өндөр гутал өмсөх үү нөгөө хэд нь жоохон доошоо болох уу ч юм уу те. Янз бүрийн л одоо арга хэрэгэлдэг байсан юм. Тэгвэл Brad Pitt-тэйгээ бас асуудалтай болчих. Brad Pitt ингээ өнөр дарагч ашигладаг юм ингээ. Тэгээд нэг халууцаад маш их одоо ажлын дараа халууцаад ингээд яг ингээд тулаа зураг авахаар хөлс өнөртэй. Тэгээ бас их туухгүй. Тэгээд чинь надад усанд оролдоо ч юм уу тиймэрхүү бас конфликт ёо маргаан ч юм уу тийм гардаг байсан юм. За Том Круз амтны сувг үзээд аратнууд ичрүүгээ хэрхэн довтолж байгааг харж бас суралцж байсан гинэ. За Том Крузыг энэ дүр даах сонгогдоход нь энэ зохиолч нэг дургүй байсан гинэ. Энэ намхан хүний оронд Johnny Depp-ийг тоглоулаач. Энд чинь чадахгүй юм биш үү гэд. Харин кинод нээлттэйсний дараа нөгөө зохиолч маань за миний буруу байж намайг уучлаарай гэд Томас уучлахгүйсэн баг. За харин дараа жил Том өөрийн амьдралын хамгийн том дөрүүдийн нэг болох Mission Impossible киноны Ethan Hunt-ийн дүрийг авдаг. Авдаг ч гэж юу өөртөө өгсөн. Энэ кинонд Том анх удаа продюсерыг гүйцэтгэсэн байхгүй юу? Тэгээ продюсер юм чинь бүх юмыг өөрөө шийднэ гэсэн үг. Mission Impossible буюу бэлэгдэшгүй даалгавар гэдэг нэртэй юм телевизийн цуврал байсан юм байна л да. За. Тэрний үргэлжлэлч гэх юм уу ингээд ерөөсө бүрийн хэмжээний кино хийгээд тэр кино хийх хэрэг нь Paramount Pictures байсан юм. Тэгвэл Том тэр цувралын фэн нэсэн гинэ. За тэгээд Paramount гэрээ кино хийж байгаа би эрх нь байгаа. Би одоо энэгээр кино хийнэ гэл Paramount-тай тохиролцоо хийж л дээ. Ингээд би өөрийгөө санал болгоод би бол хамгийн сайн тохирох хүн гэсэн тэр нь ч онсон зүв байсан. Хамгийн бүр хайц төрөлм хэрний хамгийн гоё юмнуудыг энд кинонд хэрэл бараг хийсэн баг тий. За тэгээд өөрийнх нь дуртай киног ч хэлэх үү. Тэгээд ер нь бол төгс их хэвээр гэж бодод. Тэр төгс ихэнд бол мөнгө хэрэг бол. Тэгсэн чинь их сайн продюсер гэдэг нь эндээс харагдана. Paramount-аас $80 сая гаргуулах эрх болж авч чадсан баг. За. 90-ад оны үед 80 саяын төсөв авч чадна гэдэг бол энэ бол маш их мөнгө байхгүй. Гэхдээ энэ зардлаасаа зарим нэг нь танд чадсан баг. Энэ танд чадсан зардал бол орлон тоглогчийн цалин байсан. Энэ кинонд Том маань анх удаага аюултай үзэгдлийг ихэнх нь өөрөө хийсэн гэнэ. За Холливуудад Холливуудад байдаг өөрөө аюултай үзүүлбэр хийдэг цөөхөн хэдэн жүжигчтэй нэг нь манай хүн байна. За баг хамгийн шилдэг нь ч байж магадгүй. Тэгвэл энэ чадвараа Том энэ кинон дээр анх удаа харуулсан юм байна. Маш хүнд гэмтэж бэртэж болохоор хэд хэдэн хэсэг байсан гинэ энд. Утаснаас зүгдэх хэсэг мэдхүү. Ингээд шалан дээр яг ингээд унах гэдэг. Тийм. Тэр бол Холливуудад айкон болсон хэсгүүчүүд. Тийм. Онгоцноос яаж байгаа маж байгаа. Тийм. Тэнгүүт тэр нэг шалан дээр унах гэдэг хэсэг дээр хид хид удаа шал ингэж очиж мөргөд. Тэгэд яг ингээд тогтлоо гэхэд толгоогоор ингээд очиж мөргөдсөн. Тэг хөлөндөө хүндрүүлэгч хийж нэг ингээд тэнцвэр олж исэн юм. Тийш тэ одоо нөгөө энэ яг бүслэхийнээс арай доогуур тий тэр хаваар ингээд тогтооцсон байгаа ш толгой ч ингээ хүнд байгаа юм чинь доошлно. За мөн том аквариум хаглаад тэндээсээ уснаас дугтдаг хэсэг гардаг. За энэ дэр живж өгөх аюултай бас байсан. Манай өнгөтэй өөрөө тоглосон баг. За Mission Impossible буюу Том Крузийн өөрийг тодорхойлдог энэ кино нэгдүгээр ингээд маш амжилттай болсон. Нээлттэй хийсэн өдрөө хамгийн их ашиг олсон гэдэг рекордыг эзэмшиж байгаа. $11 сая юм байна. Одоо чинь тоо бол утгаа алдсан л та. Гэтэ тухайн үед бол 11 бол маш том тоо байж. Том Круз энэ киноноос цалин аваагүй гинэ. Уг нь бол нэг киноноос 20 саяын цалин авдаг болсон байсан юм байна л да. Гэтэ ашигаас хог хүртэн гэдэг гэрээ хийж чадсанаар тэрнээсээ илүү их мөнгө олж чадж байгаа. Ухаалаг гэрээ. Тий. Том Крузыг ер нь энэ кино ер нь Том Крузыг тодорхойлдог. Энэ хүн ямар жүжигчин байсан бэ? Ямар киногоор алдартай вэ гэвэл бэлэгдэшгүй даалгавар гэдэг киног л хэлсэн шүү дээ, тий. Кино сайн үздэггүй хүн байсан ч гэсэн энэ киногоор мэдчихэж байгаа. Би хүртэл одоо мэдээд байна шүү дээ. За 1997 онд энэ жүжигчин маань дахин нэг удаа Оскарт дэвшиж чаддаг. Энэ удаа Jerry Maguire гэдэг киногоор. Түүний тоглолтыг шагшин магтаж алтан бөмбөрцөг хүртэл гардуулж
энэ кинон дээр хэлдэг show me the money гэдэг үг нь кинон дээр хэлэгддэг үгнүүдийн ер нь хамгийн алдартай үгнүүдийн нэг болж чадсан. Хэрвээ Mission Impossible гэдэг энэ кино байгаагүй бол хийгдэг байсан бол магадгүй бид нэр Том Круз гэдэг хүнийг энэ киногоор дурсах магадгүй. Энийг хоёр талтан бөмбөрцөг нь болсон уу? Агсан нь. Тэгж байгаа. За яг ингээд од олчоо байжсэн чинь нэг шүүхийн маргаан гарсан гинэ. Тэр нэг сонирхолтой кейс. Түүнийг ижил хүснээ сонирхогч. Николта гэрэлсэн нь үүнийгээ нуух зорилготой гэрэлт гэж нэг сонир мэдгдсэн юм байна. Daily Express гэдэг нэртэй. За энэ сонинг Том маань шүүхт өгөөд ялт байгуулсан. За үүнээс хойш энэ төрлийн яриа Том Крузээс салаагүй. 2001 онд нэг ижил хүснээ сонирхогч хүн гарч ирээд би Томтой харилцаатай байсан гэж мэдгдсэн. За түүний энэ мэдгдлийг сонссон Том бас шүүхэд өгөөд ялсан байгаа. За ингээд 10 саяын нөхөн төлбөр олго гэдэг шүүхийн шийдвэр гараад тэгсэн чинь нөгөө нэг мэдгэдэд байсан нөхөр чинь мэдээж юм их мөнгө төлж чадахгүй шүү дээ. Тэгээд би худлаа ярьсан юм а гэдгийг зөвшөөрөөд уучлалгүйсэн байдаг. За бас дараа нь бас нэг хүн надад Томын одоо ийм бичлэг байгаа. Өөр хандлагатай гэдгийг нотолсон бичлэг байгаа гэж мэдэгдээд тэгсэн чинь Том юу яадаг вэ? 100 саяын одоо нөхөн төлбөр шаартаад шүүхт өгсөн чинь нөгөөх нь бас би худлаа ярьсан юм а. Энэ бичлэг дээр хүн Том бишээ гэж бас мэдгэжсэн юм байна. Ямар сайн. Даваа осгоогүй шаазгай юунд суух гэх чир яхаараа тийм их яриа гардаг байна. Хаста бүүмэт. Юу энэ яриа түүнээс салаагүй. Би чамайг л мэдэх байх гэж бодлоо гэж мэдгүй юу? Мэдгүй нэрэгсээ. Гэхдээ мэдсэн ч яа дий. Харин чи мэдж байгаа зарим юм а ноочдаг шүү дээ. Би яаж мэдэх вэ? Холливуд мэдээгүй ч яах чи. Тэгэд яг адилхан олон нийт ч гэсэн энэ үний юм шиг л та хүлээж авдаг. Ингэж ярилцдаг. Эхнэрүүдээсээ салах болгонд аргагүй шүү дээ. Тийм одоо юутай юм чинь. Гэж та ийм хандлагатай байдаг. Гэтэ ер нь бол энэ үн чи хотлооч бидэнд хамаагүй байхгүй. Тэр хүний хувийн амьдрал шүү дээ. Тийм. Юу сонирх нь тэр хүний л асуудал шүү дээ. Бид тэрэнд оролцож яах. Чи яг намайг одоо нэг юм алдаатай үг хэлүүлэх гээд дайраад байна уу? Үгүй. Бидэнд цаад болоод бидэнд муухай юм үзүүлээг байхгүй. Киногоо сайхан хийж ин болоо тий. Тийм шүү дээ. Тэгэхээр бидэнд гайхамшиг мэдрүүлж үзүүлж чадчих шүү дээ. Гиснээс задгай сансарт очиж киноны зураг авах гэдэг нэг төлөвлөгөө яриадсэн. За. Тэр баг 3-4 жилийн өмнө баг. Тэрийг хурдан хийгээсэй л гэж та бодож байна. Их зардал гарна л та. Гэхдээ их зардалч гэж одоо ер нь баг тусгай эффект ашигласнаас баг задгай сансарт гарцсан хямдхан болчиход байгаа шүү дээ. Тийм үү? Айгуу гоё болж байгаа шүү дээ хямдраад. Одоо салцсан байгаа юу? Салааг байгаа юу? Лол Кидман энэ хоёр. Салааг байгаа. За зохиол ярьж байгаа шүү хүмүүсээ. Амьдрал дээр бол салцсан байгаа шүү дээ. Тэгэхгүй бол хэрүүлээгээд идэх шүү дээ. За Джерри Магуайрын дараа гэхээс өмнө хоёлаа имэдтгчээд. Тийм үү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Innovation компани дэмжиж ажиллаж байна. За Innovation маань үзэгч сонсогчдод гоё үйлчилгээг дахиад санал болгож байгаа. За юу вэ гэвэл манай Video Sound байрлаж байгаа насан туршидчдын кино контентуудыг IPTV доторх нууц зөрүү гэсэн апп руу шилжүүлж байгаа. За ингэснээр бага насны хүүхдүүдэд ил харагдах тэр нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай олгоод код хийдэг болж байгаа. Дээрээс нь та төлбөр тооцоогоо хийхдээ за ямар кино үзэж яас их төлбөр гарчваа гэд дэлгээд харахад одоо аав ээжүүд үзсэн кинонууд харагдахгүй нууцлагдах байдлаар одоо та бүхэнд маань юм хүн чанартай ийм сайхан үйлчлэгийг санал болгож байгаа. Тэгэхээр санаа зовлгүй хүүхдүүдчийн үзснийг бас шалгаж болох юм байгаа юм шүү. За тэгээд ийм хэрэглэгчтэй хүрсэн жижиг боловч ухамсартай ийм үйлчлэгээнүүдийг санал болгодог Innovation-д баярлалаа. За баярлалаа. За Джерри Магуайрын дараа 1999 онд Том, Никол хоёр дахин нэг кинонд хамтардаг. Энэ бол домогт Стэнли Кубрикийн найруулсан Eyes Wide Shut гэдэг нэртэй кино. За энэ кинон домогт найруулагчийн сүүлийн кино байсан гэж хэлж болно. Хамгийн сүүлийн хөлбөрөө киногоо дуусгачаад хамгийн сүүлийн хөлбөрөө ингээд кино багийнханд үзүүлээд тэрнээс хойш 6 хоногийн дараа Стэнли Кубрик нас ордог байхгүй юу? Их харамсалтай энэ бол маш мундаг найруулагч байсан шүү дээ. За киноны зураг авалтыг Лондонд хийсэн. За тэгээд тэнцэнэ маш удаан үргэлжилсэн энэ зураг авалт. За энэс болоод манай хоёр чинь Лондонд амьдрал байгаа шүү дээ хоёр хүүхэдтэйгээ. Нөх хүүхдүүд нь Британи хэлээр ярьж эхэлсэн гин. Ингээдлээ утсан байна. Том ер нь хүүхдүүдтэй маш шаардтай юм шиг. Сайн аав байх гэж бас хичээдэг.
энэ киноноос хойш 2 жилийн дараа Никол энэ хоёр тэгшээ болдог байхгүй. Ингээд Том Круз хүүхдүүдээ өөр дээр аваад тэгээ бүр сайн аавын дүрийг маш сайн гүйцэтгэдэг. Тэгээ үүргээ сайн гүйцэтгэдэг. Байнга л ингэж харж ханддаг. Бүр нэг удаа Оскарын шагналын нээлтэнд очичоод дундаас нь гарч яваад хүүхдүүд дээр очисон гэдэг шүү дээ. Харах хүн байхгүй өөрөө харна гэд. Оскар шүү дээ тэр чинь тий юу яриад. Хоёлаа бол гарахгүй шүү дээ. Гарахгүй яаж хийж чад хамаатан сатаа олж өгнө. Тий. За энэ жилд бас гарсан түүний нэг кино нь Magnolia гэдэг кино. Энэ дүрээрээ тэрээр 3 дахь удаа Оскар дэвшээд 3 дахь удаага алтан бөмбөрцөг хүртдэг. 3 удаа алтан бөмбөрцөг хүртсэн шүү дээ тий. Гэхдээ энэ гурван ингэ буцаагаад өгчдөг юм сүлд. За би тэр үйл явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч сан гурван ингэ буцааж өгсөн. Шашнаас болоод. Үгүй. Тэр нэг Hollywood Foreign Press за юу гэж хэлмээр юм те. За тийм нэг холбоо байгаа заа. Би юу монголоор яхаа марцчлаа уучлаарай. Тэндээс тэдний үзэл баримтлал ер нь буруу байна. Тэнд нь хар арстай хүн гişүнчл байдгүй ч лөө. Тэрнээс нь болоод өгдөг санагдаад. За бас. Тэ. За 2000 онд Mission Impossible киноны 2 дугаар ингээ хийж байгаа. За юу гэж хэлмээр юм бэ? Гадаадын сэтгүүлчдийн холбоо гэх юм Холливуудын тэгж нэрлэх юм шиг байна. Тэгээ одоо Том Крузийн зүгээс шүгэл хүлээж байгаа гэсэн үг мөн үү? Одоо ер нь бол тийм их асуудал гараад ирсэн. Шүгэл хүлээгч байх. Том Круз зөв дэмжсэн гэж хэлж байна. Тэндээс нь тэгээд ам юм те. Өөрөө буцаагаагүй хураасан юм байна тийм үү? Биш Том Круз буцааж өгсөн. Та нарын үзэл баримтлал чинь надад таалагдахгүй байна. Энэ чинь буруу байна. Хүний эрх зөрчиж чинь гэдэг юм уу те. Тэгээд буцааж өгч. За 2000 онд бэлэгдэшгүй даалгавар киноны 2 дугаар ангийг хийж байгаа. За энэ кинон дээр дахиад нэг аюултай үзэгдлүүдийг өөрөө хийж байгаа. Кино эхлэхдээ ингээд хадан давирч идэг байхгүй. Энэ дээрээ зөвхөн нэг юм уцаар тогтоцсон. Тэгээ маш өндөр хадан дээр авирч байгаа. Доор нь юм юу юм байхгүй. Хамгаалт байхгүй. Энэ бол маш аюултай үзэгдэл байсан. За тэгээ бүр ингээд юу яаж байгаа шүү дээ. Хоёр хадны дунд ингээд үсэрч байгаа ш нөгөө хад руугаа. Тэгж яхтаа бас мөрөө гинтэж мөнтэйгээд аюултай л болж исэн юм лээ. Энэ кинон тухайн жилийнхээ хамгийн их ашиг орлоготой кино болсон байна. За харин Том маань угаасаа суперд болцсон байгаа шүү дээ. Харин энэ удаад өөрийгөө өөр зүйлээр харуулж эхэлж байгаа. Энэ болохоор авиаслаг жүжигчин ч гэсэн бас аюултай үзэгдлээ өөрөө тоглодог хүн шүү. За одоо түүнийг их хөдөлмөрч зоригтой гэдгийг нөгөө талын үзэгч тарж эхэлж байгаа гэсэн. За харин харамсалтай нь дараа жил нь буюу 2001 онд олон нийтийг цочроос нэг үйл явдал болсон. Том Никол хоёр гэрэлтэй цуцлуулахаа шийдсэн гэдэг. Холливуудын хамгийн алдартай хосууд одоо байсан шүү дээ тийм. Тэгээ юм ч учраас яг юунаас болоод салж байгааг нь сонирх хүн бол зөндөө их байсан. Гэтэ яг тийм нас болоод салсан гэдэг шалтгаан ил болоогүй. Харин зарим цуу яриануд байдаг. За мэдээж тэдний хамгийн том нь Том ижил хүстэй сонирхч юм чинь энэ бол аргагүй гэдэг бол. За харин нөгөөх нь арай үнэнд ортой. Үнэнд ойрцсон. Нөгөө Scientology гэх шашин биш тийм. Энэ шашнаас болсон гэдэг. Том энэ шашиндаа бүр автаад амьдралд нь том нөлөө үзүүлэх болсон гинэ. Бүр энэ шашныхаа гол нүр царайнд болцсон байж. Тийм. Энэ шашны тэргүүнд ер нь Томын толгой дарахыг угаагаад за түүнэр бүх зүйлээ хийлэгдэг байсан гэдэг. Чи энэ шашинг бол юу ч хийж чадахгүй гэж хүртэл итгүүлсэн байдаг гэж байсан гэж хэлдэг. Никол Кидманы аав нэм сэтгэл зүйч юм байна л да. Тэгээд Том Крузыг харчаад их ачинж ихтэй байдаг. За хийж бүг үйлдэлүүд нь их сонирн байна гэдгийг охиндоо анхааруулаад байсан юм. Никол ч нөгөө тийм католик бүсгүй байхгүй. Гэтэ нөхөртөө маш хайртай учраас энэ Scientology-ийн цугларалтан дээрээс очдөг байсан юм бэл. Гэтэ ер нь бол нэг буруу юм байна гэдгийг мэдтээд хэсэг явж хаад болцсон юм байна. Тэгээд болчоод бас нөхрөө жинээс болоо татгалзаа гэж бас ятгаж ирсэн юм бэл. Энэ сүмийн чамайг ашиглаад байна. Сүм гэтсэн бас тэрийг тийм. Ашиглаад байна. Чи өөрөө ингээд нэр хүн дээрээ ингээд хамаг юм төлж гинэ гэдэг ингэж таасан. Ятгаж ирсэн юм байна. За хосууд салсны дараа Том хүүхдүүдээ өөр дээр авч байгаа. Салалтаас хойш 1 жилийн дараа Томын тоглосон дараагийн кино нээлттэй байдаг. Энэ удаа тэрээр Холливуудын хамгийн мундаг найруулагчтай нэг Стивен Спилбергтэй хамт Minority Report гэдэг нэртэй уран зөгнөлт кино тоглодог. Дараах нь бас бидний сайн мэддэг The Last Samurai гэдэг кинонд тоглож байгаа. Энэ кино бол маш алдартай гоё кино. За энэ амжилтанд ч нөлөөснөө яасан
Япон хооронд үзүүлсэн эрг нөлөөллийг үнэлээд Японд Том Крузийн өдрийг тэмдэглэдэг болсон байна. 10 сарын 6 эсвэл 10 сарын 10-нд тэмдэглэдэг гинэ. Ер нь бол одоо Том Крузийн кино муу явна гэж байха байсан. Тоглосон кино болгоно маш их амжилттай болж байгаа. Жүжиглэлт сайн байсны дээр кинонууд нь ч гэсэн зохиолын хувьд онц сонирхолтой. За харин энэнийхээ дараа Стивен Спилбергтэй War of the Worlds гэдэг дээр дурдсан киног хийсэн байна. Харин энэ киноны дараа найруулагч нэг сонир мэдээлэл өгдөг. Би дахиж эцэж Томтой хамтарч ажиллахгүй гээд. Яагаад тэгэхээр нөгөө нэг Том ч SS-ийг Стивен Спилбергийг Scientology руу ороод татсан байхгүй. Тэгээд бүр зүтгүүлээд исэн байна. За тэгвэл ингээд жүжигчид найруулагчдаас гадна манай хүн чинь бас Европ, Англи, Америкийн улс төрийн томчуудад бас энийгээ сурталчлаад лобби хийгээд энийгээ тэр Европт ялангуяа төрийн бас байгууллага гэдэг нэрээр бүртгүүлээд тэнцэнэ салбар энэ нээх гэж бас үтсэн юм шиг л. Гэтэ нийцсэн ч биш магадгүй л те. Тэрийг дараагийн нэвтрүүлэг дээр дэлгэрэнгээрээ те. Том бүр ингээд баг шашныхаа одоо номлогч нь болж өгөрч. Тэгээ баг багтаа шашны номлогч санвартан болох гэсэн шүү дээ. Тэр мөрөдөл нь биелж явах шүү. Энэ шашны багш сурагч нар дэлхийг аварч байна гэдэгт итгэдэг, тэргээ ч ярьдаг. Бидний хүрээлэн буй орчныг илүү дээр галгаж газар болгож байгаа гэж та бас ярьдаг гинэ. Зарим нэг сургалаар Томын дараагийн их нэрийг нөгөө шашны байгууллагаас олж өгөхөр болсон гэдэг бас цуурхал байдаг. Тэгээ бас нэг жүжигчин бүсгүүдэд танилцуулсан гэдэг. Тэрнтэйгээ нэг удаагүй тэгэхэд хэсэг болцож байгаад болсон юм шиг л. За харин энэ үйл явдлын дараа Том нэг үйлчлэгтэр явж ирсэн чинь нэг охин ирээд мөрөгчж гинэ. Тэр хундахтай юм насгараад буу юм болоод. Тэгсэн чинь нөгөө охин чаарсч амар хөргөх охин байдаг байхгүй. Аал хажууд нэгсэн юм шиг. Чааг байсан л гэж боддог тий яасан. Тэгсэн чинь тэр өөрийн мөргсөн охиныг Кэри Холмс гэдэг нэртэй жүжигчин байсан байхгүй юу? Тэр нөгөө чи бие биендээ анхны харьцаалд дурлж байгаа юм гэж бодсон чинь Кэри Холмс угаасаа Томд дурлцсан байсан гинэ. Хамаагүй дүүштэй өрөөсөн. Тэгээд бүр багасаа Том Крузийн фэн байсан. Тэгээд өрөөгөр дүүрэн Том Крузийн зураг тууц центр байдаг байсан. Ийм охин юм байна л та. Хэцтэй юм уу? Өөрөө очиж мөргснөө санаатай санамсаргүй мэдгүй. Гэхдээ энэ бол кино шиг гоё тийм учрал болсон байгаа ч тийм. За энэ хоёр дорол уучраа болоод сарын дараа ихэд л Том энэ бүсгүүтэй бүү ирж байгаа. Түүнийг хайрлаж байгаа гэдгийг олон нийтэд мэдгдсэн байдаг. За удалгүй анхны хүүхдээ хүлээж байгаа гэдгийг ч бас мэдэгддэг. Том Круз энэ үйл явдалд маш их баяртай байсан гэнэ. Анхных нөгөө нэг яг цусны төрлийн юу гэж хэлмээр юм. Яг өөрийнх нь хүүхэд тийм ээ. Гэхдээ өргөж явсан хоёр хүүхэд ч гэсэн яг л өөрийнх нь хүүхдүүд ч үү тийм. Энд бол хайранд одоо юу зааг ялгаа гэж байхгүй. Тийм зүгээр яхаа зүгээр жоохон ялгаа салгаад хэлэхэд нэг тийм байгаа шүү тийм. ДНХ-ийн л ялгаа байгаа. За энэ хүүхдэд төрөхөөс өмнө бүх зүйлийг бэлтжижсэн гэнэ. Маш их баяртай бүр ингэ сэтгэл хөдлөл бүр дээцэгтэл байсан юм шиг. Бүр байнга эрүүл мэндийг нь хянах гээд $200,000 эхоны аппарат аваад гэртээ тавина гэсэн. Гэсэн чинь эрүүл мэндийн байгууллагаас үүнийг зөвшөөрдөг юм байна л шүү дээ. Яхаа ч өөрөө муу юм чам. Тэгэж бүр байнга хараад өвдөж явах нь ч. Тэгсэн чинь Том би энийг хэрэглэж дуусчаад Кэриг төрсний дараа эмнэлэг танилцуулна гэж хэлжээж нэг юм зөвшөөрөл авч ирсэн юм бэл. За ингээд утгагүй хасууд маань хөөрхөн охинтой болдог. Сүри гэж нэрлэдэг баг. За энэ үед Сири гараагүй л байсан баг тий. За тэр үеийн Томын тэр баяр хөөргийг юу тач зүүрлэх аргагүй байсан гэдэг. Төрөөд хэдэн сар өнгөрсөн ч гэсэн тэр баяр хөөр нь хിവэрэл байж. Анх нэг хүүхдтэй болохтай хүн маш их баярлаад дараа нь жоохон буурч болно шүү дээ. Тийм юм байхгүй гинэ. Өөрөөсөө анх хүүхдтэй болсон шиг л адилхан баярлаад ийч. За ингээд утгагүй хосууд маань сүй тавиад төд бодлого хормоо хийдэг. Кэри хэдий христийн шашинтайч нөхрөө хүндэтгээд хайрлаад хормоо Scientology шашныхын зам үлээр хийсэн. Томын хормын гэрчээр нь шашныхын тэргүүн гэж хэлээ та тэр хүн байлцсан гэдэг. Уг нь бол сайн найзууд нь байх хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь энэ хормонд нь Холливуудын маш олон жүжигчид өргөдөж ирсэн байсан гэнэ. Энэ шашинд нь маш олон жүжигчид байдаг. Оо за. Би нөө түрүүчийн дугаар дээр Джон Траволтаг ярих гэж байгаа тэгээд болцсон байхгүй. Тэгээд шал дими юм байна гэд. Тэгсэн чинь тэр энэ үнэхээр л хүчтэй юм жишээ байгаа болохоор хэлхээс аргагүй боллоо. За дараа жил нь Том маань Mission Impossible-ын дараагийн ангидаа тоглоно. Энэ удаад энэ анги нь харин 400 сая ашиг болж байгаа. Маш их ашиг болж байгаа. Тийм байна.
дөрөв хэлсэн шүү дээ. Томын тогсон кино болгон шиг болоод маш мундаг яваад байгаа гэдэг. 2000-ад оны үед баг. Тоглосон 10 киноных нь 900 саяас дээш ашиг болсон анхны жүжигчин болж байгаа. Энэ бол маш их том амжилт гэсэн үг. 2011 онд Ghost Protocol Mission Impossible-ийн шинэ гарч байгаа. Энэ киноны хэсэгтэр Burj Khalifa буюу дэлхийд дээрх одоо хоёр дахь нь болчихоо болоогүй юу? Хамгийн өндөр байшин гардаг шүү дээ, тийм. Энэ байшин дээр маш аюултай үзэгдэл хийдэг. Энэ хэсгийг манай хүмүүс бас л өөрөө хийж байгаа. Орлон тоглогч авахгүй л байгаа. Тэр чинь маш өндөрт ингээд байшин л авирж байгаа шүү дээ. Нэг ярилцлага байдаг юм. Ингээд кинон дээр ингээд аюулгүй ажиллагааны ажилтан байдаг байхгүй юу? Тэгээд тэрнтэй зөвлөж байгаа ийм үзүүлбэр хийж болох уугүй юу гэдгийг ярилцдаг. Тэгээд яг нэг аюулгүй ажиллагааны ажилтнтай ярилцаад би ингээд энэ дээр ингээд гараад би авирна. Тэгээд яг өөрөө авирна би ингээд яг ингээд гэсэн чинь нөгөөдг нь гүг ингэж болохгүй гэсэн юм байна л та. Тэг том хэсэг бодож байгаа. Нөгөө хүнээ халаад шинэ хүн авчираад тэг нөгөөдг нь ярьж гисэн баг. Би ингээд авирна. Гэ ямар ч лээс аюулгүй ажиллагааныхаа хүнтэй бол ярилцсан л энэ тий. Тэгээд зөвшөөр хүн гарч иртэл нь халах гэдэг байгаа байхгүй. Гэх мэтчлэн маш олон аюултай үзэгдлүүдийг хийдэг. За цугас дуртах юм бол зөв хамгийн томуудын дуртах юм бол маш том ачааны онгоцноос зүгдээд нисдэг. Нүгтэн газарт байж байгаа л ингээ хөөрж байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг утсаар ингэж холбоол өөр юм аюулгүй юм байхгүй. Өөр одоо юу гэдэг лээ гаджет байхгүй. Тэг араа яг нисэж явахдаа би нэрээ энийг хийж ингэж баярлаад байсан гэж байгаа шүү дээ. За дараа нь бас нисэж байгаа онгоцны дугуун дээр зодтолцдог. Энэ маш хүнд зураг болсон юм шиг байна. Тэр үед 2 3 орон ч юм мултраад тэг нуруугаа хугалах шахсан гэдэг. За мөн усан доор 6 минутын турш амьсгалаад өгчдөг. Ийм лаг шүү дээ. 6 минут амьсгалаад өгч чадна. За хамгийн амар нь гэх юм бол уулнаас моциклтай үсрээд тэгэд эндээсээ шүхрээр буудаг байхгүй. Энд чинь бол шүхрнээс өөр юу ч байхгүй гэсэн үг шүү дээ. Бүр хамгийн аюултай. Тэг энийг хэдэн ч удаа хийсэн гэдэг үлээ. Бүр маш олон удаа л хийсэн гэдэг юм лээ. Нэг бичлэг байдгийг яаж хийж байгаа юм. Ингээд кино багийнхан бүр сандарч байгаа юм чинь. Яаж юм ядж хахад ингээд доошоо явцсан харагдахгүй шүү дээ. Шүхэр задарснаа бол гэдээ орлоод байгаа. Задарсан ингээд шүү дээ. Тэг энэ үзүүлбэрүүдийг хийж явахдаа том маань нэрмдэж гарцсан байсан. 50 гарцсан байсан. Одоо 60-таа шүү дээ, 63-таа. Энэ үедээ ч гэсэн хийсээр л байгаа байхгүй. Тэгэхээр ямар сэтгэл зүрхээс зориулж хийж юм тийм ээ. Ер нь гэхдээ ийм олон юм хийдэг ч гэсэн гэмтэх их бага юм байна. Харин тийм. Тийм бод. Шарлиз Терон чинь ер нь бол хугараал хийсэн шүү дээ. Манай хүн бол гайгүй байгаа. За харин нэг гэмтсэн хоёр байшингийн хооронд үсрээд тэгсэн чинь нэг буух газараа буруу тооцоолаад жоон дутуу өсөрч гэнэ. Тэг очиод ханаа нэг мөрөгдөг байхгүй. Тэгтээ хөлөө гэмтэйг баг хугарсан ч гэдэг үлээ. Гэхдээ мэрэгжлийн байж чадаад тэр зураг авалтаа гүүгээд дуусгасан гэдэг юм л. Яа яст гүйдгэлгүй юм да нэрээ тийм. Их кинонд л гүйчээдэг гэдэг байна шүү. Бүх кинонд тэр. Жүжигчэнд нэг юм өөрийн илэрхийлдэг нэг хөдөлгөөн байдаг шүү. За манай өнөх бол гүүх юм бэл. Хэд хүртлэх гүүхнөө хаяарэ те. За 2012 онд тэрээр 3 дахь удаага гэрэлтэй цуцлуулж байгаа. Салсан шалтгаан нь Кейти өөрийгөө болон хүүхдээ тэр нөгөө балаас хүмүүст нь аврах гэсэн гэдэг. Энэ салалт Томд маш хүндэр туссан. За дээрээс нь хүүхдтэйгээ уулзах эрх авч чаддаг. За бас авч чадаагүй юу, өөрөө ч уулзахыг хүсээгүй юу сайн мэдэхгүй. Гэтэ охиндоо бол маш хайртай шүү дээ. Тэмэр ч уулздаг юм л. Сар болгон $33,000 тэтгэмж өгдөг. Тэгээд ер нь ингээд уулзмаар амжилт нэг тийм яриа байдаг юм. Кейри бүр охин аваад Нью-Йорк руу нүүсэн. Яг тэгвэл тэр сүмээс л айл болох хол байх юм шүү гэдэг. Ийм тасан санаагаар. За хэдий ийм үеийг туулсан ч гэсэн Том Круз ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа. Мундаг кинонууд гаргаж байгаа. Цохос дуртах юм бол Oblivion, American Made, Jack Reacher, Edge of Tomorrow. За мөн саяхан Top Gun гэдэг нь өөрийг нь хот болгосон киноныхоо 2 дугаар ангид тоглосон. Энэ Top Gun-ы 2 дугаар анги нь тэрний тоглосон хамгийн өндөр орлоготой кино болсон. 22 онд тийм үү? Тийм. 1.5 тэрбум доллар. Юу вэ? За энэ кинонуудаас гадна Mission Impossible-ийн дараагийн ангиуд ч
гэсэн гарч байгаа. За харин энэ жил буюу 2025 онд Том Круз маань энэ алдарт цувралынхаа сүүлийн ангийг гаргасан. Mission Impossible: The Final Reckoning гэдэг нэртэй. Ингээд энэ цуврал 30 жил үргэлжлээд хөшгөө хааж байгаа юм. За ямар ч гэсэн Том бол дахиж тоглохгүй гэсэн өөр жүжигчин гарч ирэхийг л үгүйсэхгүй. Цаашаа гарч магадгүй. Ямар ч байсан Том Круз кино урлагийн түүхэнд үлдэхээр маш том бүтээл хийж чадсан. За энэ их хөв нэмрийг нь үнэлээд энэ жил түүнд хүндэтгэлийн Оскарыг гарт болж байгаа. Ингээд 4 удаа нэр дэвшээд авч чадаагүй боловч хамгийн том Оскарыг Том Круз авч чадчих байгаа. Кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлнэ гэдэг чинь түүний маш олон жилийн хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг. Нэг жил азтай байгаагүй гэсэн үг гээд байгаа шүү дээ. Нэг жил азтай байгаад Оскар авсан хүмүүс зөндөө байгаа. Нэг саналаар, хоёр саналаар авсан хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл Том Круз энэ шагнал ганцхан минийх шүүгээд авч байгаа байхгүй. За Том Круз гэж энэ хүн маань бүх тээврийн хэрэгслийг жолоодч чадна. Онгоцоорч нис чадна. Audacity онгоцтой байх. Яста адреналин гэдэг зөв юмдад онцсон юм баг. Баярлалаа. Ямар гоё. Баярлалаа. Яг ингэж хэлмээр санагдчих нэг хүүхэд наснд нь бий болсон те тэр нэг байн газар орон солигдоод байгаа, сургууль орчин солигдоод байгаа эцэг эхийн тэр докторгүй байгаа сэтгэл зүй өөрт нь хэцүү байсныг одоо юу гэдгийг тэр байдлаас үүдээд нэг ийм доктортой биш зан төлөв суусан ч гэсэн энэ хүн кино урлагт бол хамгийн доктортой байж чадсан болохоор энэ шагналыг авсан шүү дээ. Гоё яана. Баярлалаа. Баярлалаа. За шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөрсөө үзэг сонсогчид та бүхэндээ кино төх нэвтрүүлгийг хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөрсөө, КНТV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээ авч сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй түлээ шүү. Мөн инновашн дэмжиж ажиллалаа. За баярлалаа хата. Баярлалаа зинглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.